байна уу? Сайн та сайн байна уу? За сууч. За энэ үрээ тэгээс хэдвэ? 22-оос 22. За 22-оос 22. За бүгдээ гэрийн давхар оруулах. За гэрийн давхар яаж оруулах вэ? Гэрийн давхар оруулах. Отаа одогоо. За баштаа. За гэрэн чураа нэрнүүдээ бичсэн биз дээ? Бичсэн. За хичээл хэвлэхийн өмнө бүгдээрээ хичээл хаан дэглээ танилцсанаа. За хичээл хаан нэгийг самбартаа байрлуулчих. За хичээл хаан нэгийг бүгдээрээ нэг уншчих. Юу гэж багшийн асуусан асуулт нь гараа өгч хариулна. За цаг баримтлах нь. За дараа нь яах нь? Зүсрийгаа сонсох нь. За хичээл хаан дэглээ танилцсан. За. За ном хэвтрээ гаргаад хичээл хаан нэгийг бүгдээрээ тавьчих. За номоо гаргаад онцлог хэвтрээ гаргаад харандаага үндэстэйгээ бүгд гаргаад хичээл хаан нэгийг бүгдээрээ бидээж тавьчих. За. За хичээл өмнө багш нь өмнөх хичээлийн талаар асууя. За өмнөх хичээлээр бид нар юу үзсэн бэлээ? Бөмбөрцөг тусаа. За гараа өргөж хариулна нөгөө хичээл хаан нэгийг мэдж байгаа шүү дээ тий. За бөмбөрцөг яаж зурсан бөмбөрцгийг. За энд бөмбөрцгийг яаж зурсан бэлээ бид нар? Хууч зурсан. Юунаас хууч зурсан юм бүгдөө? За номноос. Зөв бүгдөө номныхаа авахаар хууцнаас яах юм бөмбөрцөг юу ашиглаж хууч зурсан бэлээ? Зураас. Зураасны төрлөг буюу зураас ашиглаж хууч зурсан байгаа тийм үү? За. За бидний хууч зурсан зураг маань мөн биш үү? Зөв. Бид нар яах юм номныхаа авахаар хууцнаас энэ бөмбөрцгийг хууч зурсан байгаа шүү өмнөх хичээлдээ. За тэгэхээр өнөөдрийн хичээлдээ бид нар юу үзэх юм шиг байна? Та нар юу гэж бодож байна? За багш нь энд ингээд нөгөө том дээд ангийн ахигчныхан зурсан зургуудыг бүгдийг энэгээр ингээд та нарт харуулхад ингээд үлдсэн байгаа. Энэ зургуудыг хараад та нар ямар зураг байна? За өнөөдрийн хичээлийн зорилго маань юу байна? Та нар өөрсдөө дотоод бодох нь байна. Бодоод за тэгээд өөрийнхөө бодлыг багштай гараа өргөд хариулна. За тийм амар эсэлсэн. Юу сүүдэр гаргахад зурх юм бол. За сүүдрээ гарах зурх юм бол гэж бодлоо. За өөр. За алим тийм сар зурх юм шиг санагдаа. За алим жимс хаа зурх юм санагдав. Эдгээр зургууд бүгд нийлээд юу юм бол ямар нэртэй зураг юм бол График зураг. график зураг юу ч юм уу? Пейзаж. За өөр. Юу гэж бодож чинь та нар өөрсдөө чөлөөтэй хариулж ш багш та. Энэ ингээд дандаа дээд ангийн агчны чинь бүх зурсан зургууд байгаа. Тааны зурсан зургууд бас энд байна шүү дээ тийм үү? За. За. Яа зү. Бид орон зайтай яах юм? Бүгд яах юм биштэй. Зодтой зүйл байна шүү дээ тийм үү? Хис өрийн зурсан юм байна уу? Байхгүй дандаа зодтой зүйл зурсан байна шүү дээ. За тэгвэл өнөөдрийн бидний хичээлийн зорилго маань юу гэж бодох вэ та нар? За Орон зай зураас таамаг. за ийм зорилго байж болно шүү дээ. За тэгвэл өнөөдөр дэвтэр дээр зорилгоо бичиж үзье. Өөрийнхөө бодлого. зорилгоо бичиж үзье. За ганцхан бүр өөрөө бодно шүү дээ. Зорилго зохиолч шүү дээ. Энэ бүгдээр энэ ах эгчнийхээ зурсан зургийг харж ийн. За энэ багш нэг алим тавьсан байна. Тэгээд та нар яг бидний хичээлийн зорилго юу гэж болох вэ? За гараа өргөх ярих уу? Бичсэн юм аа. Бичсэн зорилго. За Төрс битий гэрсэн. За тийм зорилго байж болж байна. Дүрс биетийг гэрэл өдөр ашиглан зурх. За байж болж байна. Өөр дахиад байж болж өгч штэ. За дахиад нэг зорилго тавь.
Зураасын зүйлсүүдээр натюрмортын гэрэл сүлдэр орон зайг илэрхийлэх. Зөв түрүүнд хэлсэн шүү дээ. Гэрэл сүлдэр орон зайг илэрхийлэх гэж хэлсэн шүү дээ. Зөв таарсан байж шүү дээ, тийм үү? За бүгдөө зорилго маань. За тэгвэл натюрморт гэдэг нь юу юм болоо? Натюрморт гэж юу юм? Бид нар юу орон зай илэрхийлэх гэдэг чинь натюрморт гэж юу юм бэ? Гэрэл сүлдэр орон зайг илэрхийлэх гэдэг энийг яг бодоод нийлүүлээд хэлсэн үг гэж. Нийлүүлээд хэлсэн үг гэж бодож байна. За арай биш байна. Өөр. Натюрморт гэдэг үг маань нэг ямар төвчтэй үг юм. За. Амьд бэлтгийг хадгалж байна. Амьд бэлтгийг үү? Амьд бэлтгийг бодит хэлсэн. Оо яа зүг явсан мундаг. Бодит бэлтгийг хад зурах. Сайн байж таа. Тэгвэл бидний өнөөдрийн хичээлийн сэдэв маань юу байж болох юм? Оо яа зүг натюрморт байх нь. За хичээлийн сэдэв өдөр тавьчих. За хичээлийн сэдэв тавьчих. За зорилго маань натюрмортын гэрэл сүлдрийг орон зайгаар илэрхийлэх байсан шүү дээ. Тэгэхээр хичээлийн сэдэв маань натюрморт боллоо. За натюрморт гэж юу вэ? Яг өөртөө бас өөрийнхөө бодлоор бас тэтгэл бичиж танаа. Натюрморт гэдэг. Яг нэг 2-3 өгүүлбэрээр яг ингэ натюрморт гэдэг нь ийм юм болов гэж өөрийнхөө бодлоор бичиж. Натюрмортын тодорхойлолтыг өөртөө зохиох чинь гэж бодож байгаа шүү танаа. За бичсэн үү? За сайн байна. За нэг нь гараа бичсэн бол нэг тодорхойлолтоо уншчих. За хин унших уу? За хүслэн. Бодит хэлс мэдээлэл зурах. Оо болж штэ. За одоо тэгвэл бүгд натюрмортын тодорхойлолтыг уншия. Та нарын бичсэндээ таарч гин үү? За таарж байгаа бол бичих хэрэггүй штэ тийм үү? За таараагүй натюрмортын тодорхойлолтыг бид нар бичиж тавьчих. Натюрморт гэдэг маань юу юм бэ? За бүгд нэг зэрэг уншчих. Натюрморт гэдэг нь зүйлсийн бодитоор харж зурах, гэрэл сүлдрийн ялгамжаар илэрхийлэн зурах аргыг хэлнэ. Оо зөв. За та нарын бичсэндээ хэрэг таарч гин. Таарч гин үү? За сайн байна. За тодорхойлолтоо бичиж тавьчих. Бичсэн үү? За одоо бүгд зорилгодоо хүрнэ штэ. Зорилгодоо хүрэхэд бол яах ёстой вэ? Зорилгоо дахиад нэг хэлэх үү? Ямар зорилго тавьсан байгаа гэж бодож байна? Натюрмортын төрсөн. Оо зөв штэ. Натюрморт зурх. Натюрмортыг яаж зурсан байгаа лээ? За бүгд зорилгоо дахиад нэг авчих та. За зорилгоо дахиад нэг авчих. Юу гэж юм? Зураасын төлөвлөлтөөр натюрмортын гэрэл сүлдэр орон зайг илэрхийлэх. Оо зөв. За зорилгодоо хүрэх чинь штэ. За зорилгодоо хүрэхэд бол яах ёстой вэ? Мэдээж яах юм? Натюрмортоо зурна штэ. За натюрморт маань нийт ингээд бэлэн байж машины энд ахин тавьсан байгаа. За натюрморт гэдэг маань биетэй бодтой зүйлийг хазуурах гэж бид нар сая тодорхойлоо уншсан штэ тий. Тэгэхээр яах вэ? Машины энд ингээд натюрморт тавьсан байгаа. Биетэй бодтой. За та нар натюрмортыг ганцхан шиг алим гэж тэгтээ төсөөлж болохгүй байх юм шүү дээ. Натюрморт нь ерөөсөө бодтой биетэй зүйлийг хазуурах хэлээд байгаа. Одоо энэ ингээд бүгд дандаа бодтой биетэй зүйлийг янз янзын зүйлүүд байгаа хааж урсан. За энд бас натюрмортын хэрэгслүүд байна байж байна. Цэцэг байж болох нь, өөр алим жимс байж болох нь, за шилэн аяг байж болох нь, за геометрийн бит бүсүүд байж болох нь тийм үү? Тэгэхээр натюрморт гэдэг нь маш өргөн хүрээнд ямар нэгэн биетийг хаз зурхыг хэлээд байгаа шүү дээ тийм. За тэгэхээр бүгд алимаа зурнаа. За алимаа зурхын тулд алимаа
та зураг гэж байна. Зохиолч байгууллага гэрэлсүүдд гэсэн 3 шаттай зурдаг. Оо зөв. За тэгвэл зохиолч нь ингээд багш нь альмын тавьчлаа. За байгуулалтын багш нь энд хийсэн байгаа. Байгуулалт нь яаж хийсэн бэ гэхээр багш нь энэ альмыг харж агаад ингээд зурцсан. За тэнгүүтлээ нөгөө зурааслалт маань яг ингээд зураг шүүгээд ингээд зурааслалт нь хийсэн байгаа. Тэгэхээр та нар яах нь альмаа харж агаад хаана гэрэл байна, хаана сүдрээ гэдгээ өөртөө зурсан байна. Ойлгосноо? За. За, сургуулийн 12 гол хуудаснаас нөгөө нэтмор турсан бас байгаа. Нэтмортынхоо яаж гэрэл сүлэг гарснаа бас харж болно шүү. Сургуулийн 10, 11, 12 дээр байгаа нэтмор турсан. Байна уу? Байна. За, намаа харах нэ. За, намаа хараад ерөнхийдөө харчихна. Гэхдээ яг бай бид нар бүгд альмаа харж зурх ёстой шүү дээ, тийм? Альм дээр хаана гэрэл байна, хаана сүлэг байна гэдгээ ихтэй харах нь. За, альм багш нэг дахиад нэг анхааруулж. Альмаа зурхтаа гэрэлтэй хэсгийн, сүлэгтэй хэсгийн, өөрийн сүлгийн, унсан сүлгийн энэ дөрвөө маш сайн анхаарч зурх нь шүү. За, тэгэхээр яах юм? Нөгөө сууж байгаа хүүхд болгоны өнцгөөс өөр харагдаж байгаа шүү. За, нөгөө натурмортоо зурх хугацаа маань 20 минут байгаа шүү. За, цагаа баримт ингээд бүгдээ тэгээ уншсан байгаа тийм. За, 20 минут. Хамдаа байхгүй хүүхдээ багшаасаа хамдаа авч явах шүү. Хамдаа байна уу? За, энэ сахуу. Ой байна уу? Оцно уу? За, зүрх үстмээ. Зүрх таваа. Тэгээд эндээсээ нөгөө сүлжээ харах юм шүү дээ. За, энэ хараа энэ зураас чинь яг ингэж зураасан, энэ зураас чинь ингэж зураасан гэсэн нөгөө юу шүү. Тодорхойлт шүү. Ойлгосон? Яг энэний дагуу гэдэг алинныхаа дагуу зураасан гэсэн зураас байгаа шүү дээ. Энийхээ дагуу зураасан шүү.
гэрлээ гарцсан биш. Гэрэл чиний эндээс байхгүй байна. Тэгээ гэрлээ яаж? Гэрлээ сүүхэн үүдээ штэ балуулах юм байна. За ирсэн. Балуулах гоо нэг илүү өгнө шүү. Энэ хаа чиний тоос нэг чи арай чи хаа багшны нэг зураас нэг өгсөн маа. Энэ зураасны дагуу чи нэрэн зураас байхгүй. Нахад хаа жоохон нэг зураас.
боолгоо. За энэ эндээс ахуулаад бас өөр өдөр нааш гэхлээр дээрээс нь хадаад баах юм. За.
За нөгөө нэг энэ ингэсэн байгаа штэ. Багш нөгөө яах вэ? Гэрлийн гилан. За гэрлийн гилан хаана байгаа вэ? За дараа гэрлийн гилан хаана? Энэ эдгээр өөрөө хэлсэн байгаа штэ. Энд наач аа яана. За гэрлийн гилан оо зөв энд бай. За тэгвэл сүүдэртэй хэсгнүүд нь хаана байгаа? Оо зөв. За өөрийн сүүдэр нь хаана байгаа? Оо зөв. Умсан сүүдэр нь хаана байгаа? Оо яг зөв. Бүх энэ дөрвөн даваалал бүгдийг гаргаад зурсан зааж чадчих штеп. Тэгэхээр өөрөө хангалттай сайн хэлсэн гэж за зөв байх юм уу? Багш ч гэсэн хангалттай сайн хэлсэн. За сайн байна. За баярлалаа. Хин бэ? За Анууч. За Анууч эрэгтэй үг гаргаж ирнэ. Амаа исгсэн. За амаа исгснаас хараад авчта. За яагаад нөгөө хангалттай сайн биш хангалттай гэж үнэлсэн юм бэ? За ангийнхнаа тариух амаа исгсэн. За юу гэж чадаагүй юм бол гэж бодож байна. Энэ за юу гэж чадаагүй болж байна? Сүүдтэй маань за уяасан сүүдрээ ялгаж чадаагүй гэж байгаа. Ерөнхийдөө миний бодож хангалттай гэж үнэлсэн байна тийм үү? За тэгвэл тэгээд яах юм? Зөв үнэлсэн байна. За ерөнхийдөө за энэ хин ариун цалинтай бүгдээ дахиад нэг ярьчих. Ариун цалинтай яах юм? Гялаа хэсэг байна, сүүдэртэй хэсэг байна, өөрийн сүүдэр байна, унсан сүүдэр байна. Энд дээр бүгд бас адилхан яах юм? Өөрийн сүүдрээ, унсан сүүдрээ бүгдийг хийцэн байна тийм үү? За тэгэхээр бүгдээ яасан байна? За одоо бүгдээ зорилготой хүрч чадсан уу? За зорилго маань юу байсан бэ? Натурматроо гэрэлцээр орон зайг илэрхийлсэн. Оо зөв бид нар натурматрын гэрэлцээр орон зайг илэрхийлсэн үү? Хийсэн. Оо зөв. За тэгэхээр яах юм бүгдээ зорилготой хүрсэн байна тийм үү? За бүгдээ гэрэл цугаа явуулчих тавчих. За гэрэл цугаа гэж таваад. За авсан бол одоо бүгд өмнөх хичээлтэйгээ хамгийн ихнийхээ нөгөө өмнө үдсэн хичээлтэйгээ харьцуулж нэрлэнэ. За ингээд бид нар энийг хуулж зурсан тийм үү? За энийг болохоор яасан бэлээ? Харж зурсан. Ялгаатай тал нь юу вэ? За тэр мөн хийхүү. За энэ нэг номноос хуулж зурсан. Хуулж зурхад яасан? Гэртэй хэсэг, сүүдэртэй хэсэг яах юм? Бүгд яах юм? Адилхан байсан тийм үү? За тэгсэн чинь та нар энэ харж зурсан чинь нөгөө гэр сүүдэртэй хэсэг нь яасан бэ? За яасан бэ? Энд гэрэл сүүдэрний байхад энэ сүүдэр нь хаана гарсан бэ? Оо зөв. За тэгвэл энэ сүүдэр нь ийм өөр гарсан байх чинь энэ сүүдэр нь хаашаа гарсан бэ? Ондоо гарсан байж тээ. Бүгд яах юм? Өөр дээ. Тэгсэн чинь нөгөө бидний хууль сурсан зураг маань яах юм? Бүгд адилхан байна. За тэгвэл ялгаатай тал нь за бүгдээ гэж хэлдэг. Ялгаатай тал нь юу байсан? Зурхад үнэрс нь юу байсан? Ялгаатай тал нь зурхад үнэрс нь юу байсан? За энэ ба нөгөө гэртээ нөгөө шилэн савнд ус хийж байгаа зурж ирээдэг гэсэн байгаа шүү дээ. Багш нь гэрэл тул өгсөн байгаа тийм. За тэрэн дээрээ бас дахиж ялгаж бичгэнэ. За хууль зурхад ийм бэрхшээл байлаа. Харин болтоор хар зурхад бид нар ийм бэрхшээл тулгалаа гэж.
би утгаас харахгүй бол яг хөө гэрэл сүүлрээс бүгд өөрчлөлт. Оо зөв. За тийшээ. Номноос харахад нэг одоо биетийг яг одоо энэ тэнх одоо яг гадруугийнх нь одоо яг өнцгөөс ингэж явах үгээр яг номыг буулгахсаар зурхан гэдэг амар сул талнаас тэгээд яг бодитоор зурхаар болохоор яг өөр өнцгөөс харагддаг. Өөр өнцгөөс ингээд харагдах байдал ингээд өөр болоод тэгээд илүү өөр илүү яах юм? Ондоо. За, хот өгөлдөр. Гэрлээсээ хамааран сүйдэн өөр. Оо, гэрлээс хамаарч яах юм? Сууж байгаа сүйд хүүхдүүдээ сууж байгаа. Тэгээ энэ гэрэл нь бүгд өөр өөр шүү дээ, тийм үү? За, ялгаа нь тийм байна. Өөр. Тусгай. Анаас хонхоо гэрсүүдэн арай тодорхой ажилласан. За. Бодтол Оо, яг зөв. Яг тодорхой харагдчихсан номноос хуулж цуглаад. Яагаад гэвэл яах юм? Таны нөгөө харах ёстой. Нөгөө гэрэл зүудрийг яг хий харцсан байна. Нөгөө номон дээр буулгасан хүмүүс хараад танад бэлэн өгсөн байж тээ. Танад тэгэхээр энэ дээр яах юм? Өөртөө очих ёстой байсан тийм үү? За Номноос зургаас дүүэн битийг харж байгаа гэрэл зүудрийн илүү өөр номноос харж дүү. Тэ өөр байна. Харин юугаар өөр байна? За тэрний хаяа харагчтай гэж. Өөр байна шүү дээ, тийм? Яг бид бодит. Оо зөв шүү дээ. Бодит. Энэ бодит байгаа л яах юм? Бидний өнөөдрийн хичээлийн юу юм? Онцлог шүү дээ. Яг зөв. Зорилго онцлог шүү дээ, тийм үү? Түүнээс биш бид нар хууль зураад явж яах юм? Хаана дахиад гэрэл байгаа, гэрэл нь яаж үүсгэдэг гэдгийг бид нар мэдэхгүй өгнө шүү дээ, тийм үү? За тэгэхээр аль болох яах юм? Бодитоор нь байгаа зүйлийн бодитоор нь харж болох байх нэ. За ууцнаа бүгд хэлэх үү? Тэдээ дуусна бүгд. За өөр хэлэх үг байна уу? За энэ хичээлийн бүр ингээд нийлүүлээд дүгнийг нэг төрсөн сэтгэлийн хэлэх үг байна уу? За. Заач. За үсэх үү? За. За, амрах хэлэх үү? За, ичгэж та. За, эксэл багштай ич. Замрах хэлэх юм уу? За, ич. Хэсэг бодё. За. Ашаа дурсыг тэр номоос авахгаар өөрөө ингээд За. ингээд яг бодитоор харж зурвал илүү нөгөө гэрэл зүудрийг ялгах юм. Оо зөв. За, гэрэл зүудрийг ялгаж харах илүү яах юм? Зураг чадвар маань сайжрах нэ гэж үзсэн байна. За, маш сайн байна. За. За яасан байх нь хичээл дуслаа. Хичээлээр идэвхтэй оролцсон хамтдаа баярлалаа.